Сайн байцгаана уу? Та бүхэн сонин факт суугийг үзэж байна. Үхэл түлхэх аюултай амьтдын тухай ярих үед хамгийн түрүүнд том зэрлэг амьтад хүмүүсийн санаанд ордог. Гэвч зарим шавжнууд арслан, бар, авраг заргас, баавга, матар, чон зэргийг бүгдийг нийлүүлснээс илүү аюулыг бидэнд учруулдаг. Одоо би та бүхэнд тэдний талаар ярьж өгнө. 8 дугаар сарын 7-ны өдөр шинэ улирлын өмнөх бэлтгэл болгож нөхөрсөг тоглолтууд эхэллээ. Энэ өдөр Байерн Мюнхен болон Астон Вилла клубүүдийн хоорондох сонирхолтой нөхөрсөг тоглолт босох гэж байна. Та энэ тоглолтыг олон улсын спортын компанитай хамтран үзэх боломжтой. Хэрвээ 18 нас хүрсэн бол бичлэгийн доор байршилсан холбоосоор ороод манай сувгийн S-Facts урамшуулсан кодыг оруулсад урамшуулсаа шууд аваарай. Хэрв та Өмнөд Америк руу явахаар шийдсэн бол триатлонын дэд овогт багтдаг энэ бисанаас босгомжлороо. Тэр амтан болон хүний цус уух дуртай. Энэ жижигхэн амтан жилд 12,500 хүний аминд хүрдэг. Илүү тодруулбал тэр өөрөө халддаггүй. Харин цус орох үедээ хохирштой халдаадаг бисаны биедээ тэгч трипаносома хэмээх шимэгч хорхоо хүмүүсийг хөнөөдөг байна. Хэрв 8-7 хоногийн дотор эмчид хандахгүй бол өвчин ахыг шатандаа орж үүний дараа хүнийг бүрэн эмчлэх магадлал ихээр буурдаг. Вакциныг өнөө хүртэл даргаж аваагүй сайн. Халдварыг энэ бисанаас ч илүү үр дүнтэйгээр тарааж чаддаг амьтан бол хачиг бөгөөд эдгээр бяцхан амьтдыг манай орноос ч амархан олж олно. Хачгаар дамждаг халдвар маш олон бөгөөд олон тооны хүний аминд хүрсэн байдаг. Хачиг тазуулсан нь шууд халдвар авсан гэсэн үг биш боловч яаралтай эмнэлэг рүү гүйснэн дээр. Урьдчилан вакцин хийлгэсэн нь бүүрч илүү дээр. Эс бөгөөс байгальд гараад хачиг тазуулсан тохиолдолд та дахир дутуу болох. Эсвэл бүр өөхөх аюултай. Хачгийг хатсан гадраас нь салгаж авахд ихэвчлэн хэцүү байдаг бөгөөд салгах үйл явцыг маш боломжтой хийх ёстой. Учир нь толгойных нь нэг хэсэг таны дотор үлдэж ялдарч эхэлбэл та цусны халдвар авах магадлалтай. Дарааных нь Японы аврах хэдгэн бөгөөд энэ наран ургах орн руу явахгүй байх бас нэгэн шалтгаан болдог. Энэ шавж 5 см хүртэл томордог. Том хатгууртай ба ердөө нэгэн хэдгэн таныг нөгөө ертөнц рүү өөлхөн илгээж чадна. Хэдгэний хооронд мэдрэлийн систем рүү дайрахын сацуу эд эсийг бүр хайлуулдаг байна. Маш хурдан нисдэг тул түүнээс зүгтаах нилээд хэцүү. Энэ шавж жил бүр 40 орчим хүнийг хөнөөдөг ба энэ түүнийг Японы хамгийн аюултай үхлийн амьтдын нэг болгодог. Хэдийгээр Аалз шавжинд тооцогддгүйч би энэ бичлэгтээ тэдний нэг болох Бразилийн тэнүүч Аалзны талаар ярихгүй өнгөрч чадахгүй. Тэрээр тор нэгдэггүй, өөрөө ангуучилдаг учраас ийм нэгтэй болжээ. Энэхүү махчин амтан генесийн амжилтын номд өөрийн овгийн хамгийн ховтон гэж бүртгэгдсэн байдаг. Аалзны хорноос бож нас борсон хүмүүсийн ихэнх нь яг энэ Аалзны хохирогчд болсон байдаг гин шүү. Түүнийг мөн даг жимсний аалт гэж нэрлэдэг. Учир нь тэр даглын модны мөчөрт нуугдах дуртай бөгөөд энэ заримдаа янз бүрийн аимшигт үр дагавар төрөгдөг. Жишээлбэл 2008 онд Их Британд гадалтай хайрцаг дотроос ийм аалз олж байв. Аз босоод түүнийг барьж чадсан. Харин 1998 онд Америкийн 23 настай нэгэн залуу тэмж азтай байсангүй. Гадалтай хайрцаг нээтэл тэнүүч аалз өсөж гарч ирээд залуугийн гарыг нь хазжээ. Залуу бараг л нөгөө ертөнцөө явах төгсөн ч түүнийг цаг тухайд нь эмнэлэг түргэж ерөндөг тарж амь насныг нь аварсан байна. Бразилийн тэнүүч аалз нь цүнх, халаас, машин тэр байтугай байшинд орох дуртайгаараа алдартай бөгөөд энэ өмнөд болон Түн Америкийн оршин суугчдад асар том аюул занал хэлдэг. Жишээ нь нэгэн Бразилийн гэр бүлийн байшингийн дээвэрт тэнүүч аалз нуугдсан байсан тохиолдол гарч байжээ. Бага насны хүүхдүүд нь түүнийг олоод яагаад ч юм айж зүгтгэх оронд тоглохыг хүссэн байна. Аалз бага охиных нь гарыг хазжээ. Ах нь түүнийг цохиж унгаах гэтэл аалз хүүгч мөн хазж орхив. Эцэгийнх нь шууд төргөн тусламж дуудаж эмч нар хагас цагийн дараа ирсэн боловч тэр үед 3 настай охин аль хэдийн нас барсан байжээ. Манай улсын оршин суугчдын хувьд аз босгоход тэнүүч аалз манай оронд огт амьдардаггүй бөгөөд хизээ нэгэн цагт гарч ирэх магадлалч бага. Уур амьсгал нь тэдэнд огт тохиромжгүй. Дараагийн хөдөлгөөн амтан бол тарантулын хагцаг гэж орчуулж болох дэлхийн хамгийн том хэдгэн юм. Хойд болон Өмнөд Америкт амьдардаг. Тэрээр том аалз барьж хүчтэй хороороо саажуулсан хөлөөнгүй болгоод дараа нь аалзыг нөхрүүгээ чирч оруулаад биед нь өндгөө гаргадаг. Удалгүй өндгнөөс авгалтай гарч аалзыг амьтаар нь идэж эхэлнэ. Хамгийн сонирхолтой нь авгалтай аалзыг илүү удаан шинээр нь байлгахын тулд амин чухал эрхтнүүдийг нь эхэндээ огт иддэггүй байна. Энэ хэдгэнт хазуулах нь хүний хувьд хамгийн өвдөлттэй хазалтын нэг болдог гэжээ. Шмидтийн тусгай шатлбараар бол боломжит 4 ононоос дөрвөлнг нь авдаг. Харьцуулахад энгийн зөвгүй өрдөө 1, харин аврах хэдийг нь 2 оноо авдаг.
Өнгөрсөн оны 10 дугаар сард Австралийн нэгэн аялагч эрдэмтдийн үгэнд итгэжгүй Тарантулын харцанд өөрийгөө хазууч үсэх хүсжээ. Ингээд юу болсныг харцгаая. Тэгэхээр Тарантулын харцаг хүнийг алж чадах уу гэх асуулт гарлаа. Юу ч гэвэр юм бтэ хүмүүс нэг энгийн зүгийн төрөл хатгуулад өгөж байсан тохиолдолч бий шүү дээ. Энэ тухайн хүний бие махбодын онцлогоос шалтгаална. Гэхдээ Тарантулын харцаг шавжнууд дундаа хамгийн их өвдөлт мэдрүүлдэг хэдий ч нэгдүгээр байранд тэр биш, харин дараах амтан ордог. Энэ бол хазаас хүүгийн өвдөлт нь бууны суманд оногдохтой ижиж байдаг тус сумд шоргоолж хэмээн нэрлэгдсэн амт юм. Шмидтийн тусгай шатбараар түүний хазалтын хүч бүр 4 нэмэх байдаг. Өвдөлт нь бүтэн хоногийн турш үргэлжлэх ба хэрвээ та харшилтай бол шокийн улмаас амархан нас барж болно. Ганцхан шоргоолжинд хазуулаад өвхнө гэдэгт ямар харамсалтай байх вэ? Төсөөлөд үзтээ. Гэхдээ сумд шоргоолж нь бидэнд аюул учруулдаг тэдний овгийн цорын ганц төлөөлөгч биш юм. Африк, Өмнөд Америк, Азид хүнд аюултай олон төрлийн том шоргоож амьдардаг. Тэд байшингийн ойролцоо үүрэх үедээ хамгийн их эрсдэл учруулсан. Хэрв хүнсний нөөц хонголдоор байвал шоргоолжнууд үүнийг мэдэрч хэдэн 10 саяараа бужигнах болно. Шоргоолж хүний уушинд орсноор хүүхэд болон бие муутай настнууд амьсгалж боогдож нас барсан гэх мэдээлүүд гарч байсан. Морины хэмжээтэй антад том төрлийн шоргоолжны дайралтанд өртөж идүүлж байсан талаарх баримттаар нотлогдсон мэдээлүүд байдаг. Морины хажууд зогсохороо энэ таны хувьд юу гэсэн үг болохыг нэг бодоод үзээрэй. Дараагийнх нь гуур. Хэдэн 10 төрлийн гуур байдаг нь бүгд шимэгч, мөн тодорхой нэг амьтар дагнсан байдаг бөгөөд үүгээрээ нэрлэгдсэн байдаг. Адууны гуур, хоньны гуур гэх мэт. Тэгвэл өөр ямар гуур байдаг гэж зөвөө хүний гуур. Гуур нь бараг мэдэгдэхгүйгээр хазаж арьсан дор өндгөө маш хурдан гаргадаг ба тэндээс нь авгал бай гарч эргэн тойрныхоо махыг идэж эхлэхээр аюустай. Энэ тэднийг томорч хохигчийнхоо биеийг орхин явах хүртэл үргэлжлэнэ. Харин энэ авгалтай таны биеийн аль ч хэсэгт гарч ирж олно. Өндөг хаана унахаас л шалтгаална. Жишээлбэл нүднийхээ орчимд тарган өвт шиг муухай амтантай болж усмаар хараагүй болчих магадгүй. Хүний тархинаас гуурын авгалтай олдсон тохиолдол бүртгэгдэж байсан тул үүнд маш боозгоомжтой хандаарай. Дараагийнх нь Африкчулсан зүгий буюу алуурчин зүгийнүүд юм. Энэ мангаснуудыг Бразилийн эрдэмтэн Warwick Kerr өөрийн бүтлгүүцэн туршилтынхаа үеэр бүтээсэн байдаг. Үүний дараа түүний төрөмгийн эрлиз зүгэнүүд өшөө дээрээс нь сул чөлөөтэй болж оргож амьдсан. 1967 онд эдгээр зүгээ Рио де Жанейрогийн болон дахь байшингууд руу дайрч олон хүний аминд хүрсэн юм. Өнөөдрийн байдлаар зөвхөн Бразилд гэхэд эдгээр бяцхан алуурчдын дарт хэдэн зуун хүн, өмнөд болон хойд Америкт даяараа 1000 гаруй хүн ам өргөдөжээ. За тэгээд ив бичлэгт цэцэн ялла болон хомхоо өвчний шумуусын талаар дурдахгүй өнгөрч хэрхэн босгойлаа. Тийм ээ, би тэдний талаар бас өмнө ярьж л байсан. Гэхдээ дэлхийн хамгийн үхэл төрөгдөг шавжнууд учраас эдгээр амьтдыг энэхүү жагсаалтанд орохгүй байх нь нүгэл босх байсан юм. Хүнийг хөнөөсөн тоогоороо хинж тэдний хажууд очиж чадахгүй. Эдгээр цус соргочдын тэдэг халдвар асар олон хүний амийг авч оддог. Идэвхтэй жилүүддээ цэцэн ялаа 900,000 хүнийг, харин хумхаа өвчний шумуус сая хүнийг хөнөөдөг байна. Ингээд дууслаа. Лайк дарж суугт бүртгүүлэхээ бити мартаарай.